За зам бацхан уу. За би энэ сая сүүлд интерномоос ном захиалаад тэгээд сүүлд нэг философи подкастыг сонсож байгаад нэг хүний дайчин буюу самурай хүний түүхийг сонсож байгаад ямар гоё түүхтэй, ямар гоё тийм зөвүүн зарчимтай хүн бэ гэд номыг уншмаар санагдаад тэгээд интерномоос энийг захиалсан 5 тойргийн судар гэдэг Миямото Масаши Японы самурай байгаа. Нэг өмнө 61 ялалт 61 соло буюу 1/1 өрсөлдөөнд ялалт байгуулж байсан самурайгийн өөрийнх нь намтар түүх, өөрийнх нь ойлгож авч исэн ном байгаа. Өөрөө бичижсэн хамгийн сүүлийнхаа өгөхийнхаа өмнөх бичижсэн ном нэг 5 тойргийн судар байдаг. Англиар 5 books of юу да 5 books of 5 rings of the book of 5 rings яа тийм нэртэй 5 тойргийн сударыг ном байгаа. За бид энийг одоо уншиж эхэлж байгаа. За тэг би өөрөө илүү ойлгохын тулд энийг бусдад ярьж шууд ингээд бичлэг болгоод ч юм уу. Гэхдээ энийг бичлэг болохгүй байсан ч хамаагүй ингээд бусдад ярьж ингээд өөртөө ингээд чангаар ярьснараа би илүү ойлгох юм шиг санагдаад тэгээд илүү энийг ингээд өөртөө үлдээхийн тулд нэг ойлгосон зүйлсүүдээ одоо ингээд бүлэг бүлгээр нь ярих гэж байна. За эхнийх нь болохоор оршил хэсэг явж байгаа. За тэгээд оршил хэсэг дээр нь болохоор өмнө нь өөрийнх нь яг баримталдаг 21 зарчим буюу 21 дүрэн байт юм байлээ. Энэ дээр нь болохоор бас тусдаа энэс гадна тусдаа бас 2 ном байгаа. Нэг нь 5 тойргийн судар, нөгөөх нь Доккодо буюу энэ тулааны эрдмийн 21 зарчим дүрм гэсэн нэг юм 2 ном байгаа даа. За тэрнийх нь 21 зарчим буюу тэрийг нь оршил хэсэгтээ тайлбарсан байна. За энэ дээр болохоор би яг гоё надад үлдсэн зарчмуудыг би тодруулсан байгаа. Энэ болохоор 4 дахь зарчим буюу өөрийгөө туйлын хөнгөнөөр хорвоогийн юмс үзэгдлийг машад гүн гүнзгийгээр бодож болгоо гэдэг. Энэ бол бас айгүй би энэ ертөнцид одоо энэ хорвоод ямар өчүүх юм бэ гэдгийг ерөөдөө ойлгоо гэсэн бас санаа юм шиг үлээ. За дараагийн нь 12 дугаарт тав тух тааламжит байдал, тайван суурьшмал амьдралыг эрэлхийлэх хэрэггүй. Энэ дөр болохоор ерөөдөө сүүлийн хэллэгээр комфорт зоныг яриад байгаа гэж ойлгосон. Тав дахь тааламжит байдал, 50 суурьшмал амьдралыг эрэлхийлэх хэрэггүй гэж байгаа. За 16 дахь нь болохоор зэв зэвсгээс өөр ий дагуурс бүү цуглуулаа. За энэ дээр мэдээж материалын зүйлүүдийг битээ цуглуулаа, материалын зүйл битээ шунаа гэсэн агуулгатай юм шиг байлаа. За 17 дахь зарчим болохоор тойрч үл чадах тул үхлээс бүү. За энэ дээр амар гой холбогдож орж ирж байгаа юм. Би яг энэ номны өмнө болохоор Диважингийн үүдэн тэгээд Вильям Питерсийн үхлийн тухай үхэл судлаач гэх юм уу нэг тийм судлаач хүн байт юм байлээ Америкийн. Тэр хүн тэгээд гэр бүл болон сэтгэл зүй гэр бүлийн сэтгэл зүй гэх мэтчлэн мэргэжилтэй хүн. Тэгээд үхлийг судалдаг, үхлийн дараах амьдралыг юу юм, үхлээс айх хэрэгтэй юм уу гэх мэтлэн зүйлс ярьдаг. Диважингийн үүдэн нэг ном байлаа. Та бүхэн бас уншаад үзээр амар сонирхолтой. Би өөрөөдөө бас үхлээс айдаг байсан. За тэгээд энэ номыг уншсанараа арай нэг миний одоо үхлийн дараах амьдралыг харах өнцөг маань өөрчлөгдсөн. Би арай нэг айдас багассан. Тэгээд шууд айх айдасгүй болно гэж байхгүй болох. Хүн болгоно жоохон ч гэсэн айдастай байдаг. Тэрийг ерөөд нэлээд багасгаж чадсан тэр ном уншсанараа. За дараагийнх нь 19 дахь зарчим бол бурхад хийгээд буддаг хүндэтгэвээс зохиноо. Гэвч амь амьдралаа даатгаж үл болноо гэж байгаа. Энэ бол бүр амар надад шууд вау гэж бодсон л доо. Ягаад гэвэл одоо манай Монголд чинь ямар тийм шашинлаг, ямар тийм мухар сүсэг тийм шашинлаг буддын шашинтай орн билээ. Тэрэн дээр монголчуудыг
хөндөж өгж байгаа надад шууд ингээд шууд монголчууд санаад орж иж байгаа байхгүй бид нар гэсэн үг. За тэгээд бурхад хийгээд буддаг хүндэтгвээс зохино гэж байгаа. Мэдээж бурхан гэж байна. Шашныг үүсэх аргагүй хүн ямар шүтэн тэр бол тэр хүний эрх. Тийм учраас энэ дээр бас энийг хүндэтгэж байгаа. Гэхдээ амьдралаа даатгаж үл олноо. Одоо хэд түүшрэн те. Одоо ингээл жишээ нь за мөнгө ороод ирээсэй гэж одоо залбирдаг ч юм уу те. Мөнгөтэй болохоосоо баян болохоосоо ингээд залбирдаг мөртлөө өөрөө юу ч хийдэггүй, өөрөө ажил хийдэггүй, өөрөө хөдөлмөрдөггүй байж иж тийм нөхөсг нь угаасаа өрөөсгөл болох. Тийм учраас энэ дээр бас амар тийм зөв гой зарчим гэдээ би энийг тэмдэглэсэн байгаа. За тэгээд эхний бүлэг оршил бол ингээд явж байгаа. За түнгүүтээ орчлол дээр бол ингээд явж байгаа. За тэгээд энэ нь болохоор 5 тойргийн судар буюу 5 ийм бүлэгт хуваадаг. За эхнийх нь болохоор шороо бүлэг гэж байгаа. Шороо дээр бол ерөөдөө үндсэн одоо тулааны эрдмийн зарчим болон үндсэн суурь ойлголтуудыг ярьдаг. За ус бүлэг дээр болохоор ерөөдөө оюун санаагаа хэрхэн удирдахын, яаж тулааны эрдэмтэд бэлдэхийн гэх мэт сэтгэл зүйн талаас нь ярьдаг. За 3 дугаарт нь хэм бол гал бүлэг гэж байгаа. Гал бүлэг дээр болохоор яг тулааныхаа талаар ярьдаг. Тулаанаа хэрхэн хийхийн, өрсөлдөгчийг хэрхэн мэдэрхийн гэх мэтчлэн зүйлс ярьдаг юм байлаа. 4-р нь хэм бол хий бүлгийг ярьдаг. За тэгээд хий дээр болохоор арга барил болон тиймэрхүү тулааны эрдмийн бусад тулааны эрдмийн арга барилуудыг ярьдаг юм байлаа. Одоо зөвхөн өөрийнхөө тулааны эрдмээр ядахгүй бусад хүмүүсийн бусад тулаанчдын арга барилыг юу байсан, тэднээс юу суралцаж авах юм гэх мэтчлэн өөр зүйлсийг бас хамтдагч ярьдаг юм байлаа. За тэгээд 5 дахь бүлэг хэм бол огторгой бүлэг гэж байгаа. За энэ дээр болохоор хоосон чанар гэж юу юм те огторгой одоо хэрхэн огторгой буюу энэ дээр болохоор хэрхэн байгалыг одоо байгалийн зам ёсны зүйлс одоо байгалийн уур амьсгал байгалийн үзэгдлүүдийг хэрхэн өөртөө зөвөөр тусгаж эргүүлж авах юм. Тэднийг хэрхэн ашиглах юм, байгаль огторгойг хэрхэн ашиглах юм гэдэг талаар ерөөдөө ярьд юм байлээ. За тэгээд шороо бүлэг рүү орж ирж байгаа. За шороо бүлэг дээр нь болохоор за тулааны эрдэм гэж байгаа. Тулааны эрдэм дээр болохоор нийт 4 эрдэм гэж байгаа юм билээ. За энэ 4 эрдэм болохоор дайчин, тариачин, мужаан, худалдаачин гэсэн 4 эрдэм хувааж байгаа юм билээ. За тэгээд тулааны эрдмийг ерөөдөө мужаантай их зүйрлж байгаа. За мужааны эрдэмтэй ягаад зүйрлж байгаа вэ гэхээр учир нь мужааныг хятад ханзаар авууга ур чадвар гэж үсгэлэн бичдэг билээ. Тулааны эрдэмд орших авууга ур чадвар намайг мужаанаар жишээ татахад хөтөлвөө. Аливаа халз тулаан, томоохон тулааны зарчим мөн чанарыг бүрэн ойлгож суралцахын тулд энэ судрыг сайтар бясалган өөрийн болгоосоо. Багшийг зөв, шавийг утас гэхээ учир нь сүрлэн хатамгц, утас зогсолтгүй урт төвөрдөгт оршдог буюу гэж байгаа. За энэ дээр мужаан гэдэг хүнтэй жишээ нь одоо барилаа ямар нэгэн багаж эрсэл хийлээ гэж бодоход тэрийг маш сайн судлан тэрийг сайн мэдэж таньж чадах хэрэгтэй. Тэрийг урлан хийн гэх мэт маш толон зүйлс мэдэж чадах хэрэгтэй болно. Тийм учраас тулааны урлагч яг ийм бүтцтэй ийм хэм маягтай явдгийг шүү гэдгийг адилтгаж өгч байгаа. Авууга ур чадвар гэж ханзаар нь хятад ханзаар гэдгийг үсгэлж бичдэг гэж байна. За тэгээд энэ дээр амар гоё зүйл байгаа нь багшийг зөв, шавийг утас гэхийн учир нь сөвлөн хатагмагц утас зогсолтгүй урт төвөрдөгт оршдог буюу гэж байгаа байхгүй. Энэ дээр мэдээж нэг багш шавийн барилга те багш шав гэдэг зүйл хүмүүс ямар утга учиртай гэдгийг амар гоё энгийн жишгээр тайлбарж өгсөн байна. Багш бол зүгээр чиглүүлж өгөн те харин шав түүнээс багшаасаа хэрэг зүйл авсан байна. Тэрнгээрээ хэрэг урам зоригтой тэрийг дуртай хийж гин. Тэгээд байнгын хийж байгаа зүйл нь ингээд зөксөлтгүй байна гэдгийг нь ерөөдөө зүг утастай ингээд хөвөрж байгаагаар зөвөрлж байгаа. За тэгээд их мужаанаар зөвлөхийн учир нь тэрбээр сүм хийд, сувраг, ордон, цайд самхаас эхлээд бүтээн босгож буй бүх зүйлийнхээ зорилго, зураг, хэмжээс,
зохион байгуулалт давуу сул талыг нэвт мэдхээс гадна түүндээ тохируулан гар доорх мужаануудаа өдөрдөн зохион байгуулах ажил маа гэж байгаа. За мэдээж сая хэлсэнтэй одоо мужаа хийх гэж байгаа хүн одоо ерөөдөө менежер хүн гэсэн үг шүү дээ. Одоо доор байгаа бүх одоо мужаануудаа зохицуулаад энэ хүн юу аль мужаан аль чадварыг хийж чадах юм гэдэг юм бүгдийг менеж хийгээд өдөржин зохион байгуулнаа гэж ойлгож байна. За тэгээд энэ ч бас нэг гоё ус бүлэг энэ ч нэхлэл болохоор судрыг 5 бүлэгт хуваахын учир нь юу вэ гэж гарч ирж байгаа. За энэ дэр үнээсээ тайлбарснаар за энэ дэр бас нэг гоё үг байгаа нь ус бүлэг дээр хэлж байгаа нэг гоё үг байна. За энэ болохоор үл тоомсорлон өнгөрөх зүйлс энэ ертөнцид нэгийнх нь ч үгүй. Жижиг зүйлсийн чухал ач холбогдлыг үгээр илэрхийлэхэд тун хэцүү. Нэгийг мэдснээр нэгэн түмийг ойлгох бөгөөд энэ нь тулааны эрдэм ба миний үүсгэсэн арга барилын зарчим мөн чанар болоо гэж байна. За энэ дээр мэдээж амар гоё зүйл байгаа. Одоо жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнөө гэдэг шиг жижиг зүйлсийг зарим хүмүүстэй ерөөс ач холбогдол өгдөг. За энэ ингээд том зорилгоо хараад, том зүйлээ хараад, том асуудлаа хараад байдаг. Гэхдээ яг үндэ нэг жижигхэн зүйлийг засцсан байхад одоо жишээ нэг код одоо програм хангамжийн инженер ч программист хүн байлаа гэж бодоход инженер хүн байлаа гэж бодоход одоо тэр маш олон мөр кодуудыг хараад за аль нь вэ гэж одоо бас том асуудал дээр ингээд анхаарал төвлөрүүлэх байхаа оронд яг зөвхөн нэг лайн код те яг нэг тэр нэг функц дээр л алдаа гарцсан байдаг шүү дээ яг үндэ те. Тэгэхээр яг тэгж жижигхэн зүйл дээр ч гэсэн ач холбогдол өгж тэрийг засахын тулд ажиллаж байгаарай гэж бас нэг тийм гоё юм хэлж байгаа. За тэгээ бас нэг юм байгаа. За олон цэрэг байршлаа солиход хэцүү. Удаан тул хөдөлгөөнийг нь хэлбэрхэн урьдчилан таамаглаж олно. Харин нэг хүний бодол санааг мэдхэд бэрх тул үйлдэлийг нь тааж үл чадмаа. Энэ бол амар гоё. Зөвүүн үг байгаа. Мэдээж одоо тийм учраас энэ хүн дандаа нөгөө нэг эсрэг тулаа хийж явсан баахгүй. Дандаа өөрөө дандаа нөгөө нэг услуугаа адил байдаг. Ерөөсө тааварлах боломжгүй тийм учраас өрсөлдөгч нь одоо энэ Ямато Масашиг ерөөсө таамаглаж чадахгүй учраас дандаа нөгөө тааварлажгүй зүйл хийгээд дөрмийн бос зүйлийг хийсээр хагаад ерөөхдөө ялтуудаа байгуулж ирсэн. Тэгээд нийт амьдралын туршид 61 тулаанд ялсан байт юм байлаа. Нэг ч хожигдолгүй, нэг ч ялагдaltaгүйгээр бас амар гайхалтай. Тэгээ би бас хараад ажиглаадсэн чинь яг ингээд нөгөө нэг насалсан насыг энэ ч он сарнд байгаа байхгүй юу. Тэнгүүд 1584-өөс 1645 онуудад амьдэрсэн хүн гэж байгаа. Тэгээ би энийг ингээд гинт гайхаад ингээд насыг нь хэдэн настад өнгөрсөн гингүүд 61 настад өнгөрсөн байгаа байхгүй юу. Тэнгүүд 61 настад өнгөрсөн. Тэгснээ бас 61 тулаанд ялалт байгуулсан. Энэ бас амар сонирхолтой байна. Би нэг юу вэ гэдээс би бас нэг том оны холбогдлолтой юм амар ач холбогдол өгöd байхгүй амар сонирхолтой санагдаад тэ. Тэгээд энэ айгүй сонирхолтой санагдсан. Энэ бол шороо бүлэгт байгаа. Одоо нэг шороо бүлгийн юмнууд явж байгаа шүү. За шороо бүлэг. За нэгийг ойлгосноор нэгэн түмийг мэднэ. Тулааны эрдмийн мөрийг хөөж мөн чанар суралцах чадвар суусан цагт юу ч үл орхигдуулах соргог сортоотой болох бүлгөө. Үүнийг сайтар бодон бясалгах тун гэж байгаа байхгүй. За мэдээч одоо жижигхэн зүйлд яагаад ач холбогдол өгөх чухал юм бэ? Энэ дэр мэдээч яагаад шороо бүлэг битсэн бэ гэдэг нь бас чухал байгаа байхгүй. Шороо ч уусаад нөгөө нэг яг л нөгөө бүх зүйлээс суур хундам нь олж өгдөг те. Тийм учраас суураа хэрхэн зүг байх юм бэ? Суур дээр жижигхэн зүйл дээр яагаад ач холбогдол өгөх нь чухал юм бэ гэдгийг энэ бүлэгтээ тусаж өгсөн байгаа даа. За энд бас амар гоё юу байгаа. Күнц боддын сургаал, ёс заншил, урлаг, утга зохиол тэргүүтэй бусад эрдэмүүд нь тулааны эрдэмд шууд хамаардахгүй. Хэдий хамаарахгүй гих авч тулааны эрдэмд гүнзгийрэх тусам тэдгээрийг бүхий л юмс үзэгдлээс олж харах учиртай. Тиймээс авахыг нь авч гээхийг нь гээж бүгдийг хүндэтгэн өөр тохирсон эрдэмийг буй болох нэн чухал болоо гэж байгаа байхгүй. За энэ дээр ингээд амар гоё юм гарч иж байгаа. Одоо нөгөө олон зүйл хийж үзээ, олон зүйлийн одоо гарын эрдэмтдтэй байх нь чухалаа гэдэг шиг
олон зүйл хийж үз. Тэр дундаас авах гэхээ ухаанаар хана гэдэг нь шүү дээ. Яг тэрний шиг авахын ав, хаяхын хай тийм ээ. Тэгээд тэр хүний үгээр явах бол буруу. Гэтэ тэр хүнээс юу авсан, юуг өөрийн болгох нь чухал байхгүй. Одоо би эндээс энэ номноос ингээд юмыг ойлгож ухаараа те энэ санааг нь авч байгаа ч гэсэн энийг би өөр дээр хэрхэн хэрэгжүүлэх, өөр дээрээ яаж тусгаж авах, яг өөрийн болгох нь маш чухал. Тийм учраас би одоо ингээд ярьж байна. За тэгээд одоо би энэ дэр ингэж бодсон л доо. Ямар ч муу хүнээс, ямар ч муу зүйлээс те, ямар ч муу хичээлээс, ямар ч муу одоо юу ч хийдэн те, тэрнээс авах зүйл зоолтой нэг юм байгаа. Зүгээр нэг л зүйлийг одоо ямар ч муу номноос ч гэсэн бас авах зүйл нэг юм байж л байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч зүйлээс мууг нь биш сайныг дүрэлж гараад сайныг нь авах нь чухлаа гэсэн санаа байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор зэр зэвсгийн үн цэнийг ойлгох нь гэж байгаа. За энэ дээр болохоор зэр зэвсэг амьдралын аливаа зүйлсүүд мөн ялгаагүй нэг зүйлийг бусдаас нь бүх хэтрэл өмнөлээ. Онцгойлон бүү дурал. Өнгөрөөд явчихсан дөхөж очиогоотой агаар нэг болоо. Нэг зэвсэгт онцгойлон шамдах нь тэрхүү зэвсгийг муу эзэмсэнтэй сул тал болох гэмтэй. Тиймээс бусдыг дагалгүй хуулан дуурайлгүйгээр өөр тохирсон зэвсгүүдийг олж зүг эзэмсэж сурахтун. Жанжин цэрэг ялгаагүй нэг зүйлийг хин нэг дээгүрт үзэн шүтэж бусдыг нь баалах нүгэл болоо. Үүнийг сайтар бодон бясалгаж онцгой хичээл зүтгэл гаргахтун. За яг санаа хэлсэнтэй яг адилхан. Нэг зүйл рүү битээ шуун, нэг зүйлийг битий хитэх донт авт те. Ямагт нэг тэнцвэрийг хадгал, тэнцвэрийг барь, балансыг барь гэдэг зүйл ерөөхдөө энэ чинь агуулга гарч иж байгаа. За энэ ч бас амар гоё зүйл байгаа. Тулааны урлагийг хэм химнэл гэж байгаа. Хэм химнэл те. За огторгын хоосон чанар хэлбэр дүрсгүйч гэсэн хэм химнэл буй. Аливаа дайчин тулаанчин амьдралын тойрог өгсөн дээшиж уруутан дороотгоч хэм химнэл буй. Бусадтай эм нийцтэй байх. Арцалтан тэмцэлтгэж хэм химнэл цаг хугацааны тохироо гэж байдгийг санахтун. Худалдаачны амьдралын тойрогдч хөрөнгөчн баяжих тэрэндээ эрдэн өөрийгөө сүтгэж өгөөрөн хосрох химнэл буй гэж байгаа байхгүй. Одоо эр хүн тугч барин тугалж хариулна гэдэг шиг санаа яваад байгаа. Хим химнэлтэй одоо юм амьдралын цикл, амьдралын хим химнэл байнгын байна. Тэр нь ч гэсэн тулааны урлаг бас яг энтэй адилхан гэж зөвлөж байгаа. За энэ дээр болохоор би нэг тийм надад нэг санаа төрсэн зүйл байхгүй. Тэр нь болохоор байгалийн химнэлийн дагуу яваа. Харин нийгмийн химнэлийн эсрэг бай гэсэн нэг санаа надад төрсөн байхгүй. Энэ нь болохоор байгалийн химнэл буюу одоо ингээд өдөр болно, шөнө болно, унтан амнана гэдэг чинь уусаа түүний эсрэг явах юм бол хүн ядран сүлдэн те хүн ч гэсэн байгалийн амтын учраас байгалийн химнэлийг байнгын өөртөө ингээд ашигтай байдлаар ашиглаа. Байнгын химнэлийн дагуу байх хэрэгтэй. Харин нийгэм буюу нийгэм одоо нийгэм улс төр гэдэг ч юм юу ч гэдэг те нийгмийн химнэлийн эсрэг бай те одоо бид нар ч бүгд одоо нэг харахны уралдаан гэдэг шиг ингээд бүгд ийм кодлогдсон хайрцаглагдсан байгаа даа шүү дээ. Хайрцагнасаа гар зэтгээ гэдэг үгтэй ерөөдөө санаа нэг байгаа даа. Яг энэ хайрцаг дотор байгаад байгаа энэ зүйлийн эсрэг байх хэрэгтэй те. Эсрэг сэтгэж, эсрэг бодож санах хэрэгтэй гэж би бас юм тийм санаа төрсөн надаа. За тэгээд энэ ч болохоор амар гоё сүүлд нь баримтлах ёстой зарчмуудыг нэг 9 зарчим гаргаж ирж байгаа шороо бүлгийн төгсгөлд. За энэ юу вэ гэхээр би энэ дурдж үгүй. Миний бий болгосон арга эрдэм нэвтрэн суралцахыг зорих аваас дараах зарчмуудыг өдөр бүр баримтлалбаас зохиолтой гэж байгаа. За нэгдүгürt нь худал хуурмаггүй чин үннийг бодож сэтг. За хоёрдугаарт нь эрдмээр өөрийгөө бүтэе гэвэл зогсолтгүй шамдан хичээ. Гуравдугаарт бүх төрлийн эрдмийг ойлгон хүнддэг. Дөрөвдүгээрт бүх ажил хөдөлмөрийг хийхэд суралц. За тавдугаарт аливаа зүйлийн давуу сул талыг цэгнэж ойлго. Зургаат аливаад ажигч гярхаа байж шүүн тунгаа. За долоот нүдээр харах боломжгүй зүйлийг мэдрэн тааварлаж сур. За 8-т өчүүхэн зүйлэгч алгасалгүй анхаарлаа хандуул. Үүний жижигхэн зүйл дээр те.
За 9 дугаарт хамгийн сүүлийнхэн зарчим баримтлал зохих ёстой зарчим гэвэл хэрэгцээгүй, бүтэрчгүй, буруу зүйлстэй бүү орооцолтоо гэж байгаа. За энэ буруу гэж лвэл буруу зүйлтэй битээ орооцолтол гэсэн. За ерөөдөө энэ шороо бүлэг, энэ номны маань эхний бүлэг буюу шороо бүлэг маань ерөөдөө энэ өрөө дуусж байгаа. За би тэгээд шороо бүлэг дууссан байгаа. Тэгээд яг мартаагүй байгаа дээр унсан дээр шууд энэ бичлэг хийж байгаа. За тэгээд дараагийн ус бүлэг, дараагийн бүлэг болохоор ус бүлэг. За тэгээд дараагийн бүлгүүдтэй би бас уншаад ойлгосноо шууд та бүхэндээ ярих болно. За тэгээд та бүхэн бас эндээс авсан санаа ч юм уу төрсэн санаа аль зарчим нь илүү гоё санагдчих байна. Аль санаа нь илүү хэлсэн үг нь илүү гоё байна. Коммент зүйлдээгээрээ. За тэгээд миний бичлэг үзсэн баярлалаа. 20 минутын бичлэг байна. 10 минутын бичлэг болох юм шиг байна. За тэгээд дараагийн бүлгээр уулзцгаая.